За юу байцгаана. Өнөөдөр ингээд бичлэг хийхээр болсондоо их баяртай байна. Тэг ингээд нөх гой хүзэрнүүд дэлгээл хүзэр холиол байж хата би бас өөрөө ингээд сэтгэлийн хувьд их таашаал мэдэрч хоо. Таашаал хин чашиг одоо ингээд нэг тийм нөх гой аяганд цай хийж уухаар нөх гой байдаг да яг тэрэн шиг нөх гой ингээд хүзэртэй харьцаад мэдээж яг утга агуулга нь маш чухал ч гэсэндээ гоо зүүн байдлаас нь би их гой мэдрэмж авдаг гэх юм уу. Та нар ч бас харж байгаачлан миний хүзэрнүүд бол их гоо сайхан хүзэрнүүд байдаг байгаа. За тэр яг өөр тэр нь яагаад бичлэг хийхгүй болсон шалтгаан нь ер нь бол би нэг жоохон амжилттай айгу бардаад идэх төрлийн хүн баггүй юу. Тэгээ би саяхан нэг жоохон амжилт гаргачаа тэрэндээ бас айгу жоохон хөөрөөд жоохон шоу маа хөөгөөд тэгээд жоохон хямдхан хямд допамин гэж байгаа шүү дээ. Одоо тэр чинь нөгөө нэг шоудаж маудах тий арх дарс марс хэрэглэх эдгээр бол хямд допаминд ордог гэж байгаа фаст фуд мод газ дамдамантач байдаг юм уу. Тэгэнгүүт би одоо ингээд жоохон ухаарад жоохон давс хожрын тааруулах гээд одоо ингээд хямд допамин биш яг юм чанартай допамин авах гээд байж байна. Ер нь бол ингээд би хүзэртөөгөө харьцаад ингээхлээр нэгт бол миний зүүн совин аягүй сайн хөгждөг. Агуу нэгт бол хүмүүст тус болж байгаа нэг чухал. Бас чинь бас урагшлах хүч өгч штэ. Тэгэнгүүт хоёрт болохоор би чинь зүүн совингоо бас ингээд давхар сайжруулж байгаа байхгүй юу. Зүүн совингоо хөгжүүлж. Чадвараа хөгжүүлж. Тэгээд эндээс чи аз жаргал мэдэрч юм хамгийн гол нь. Тийм учраас өнөөдөр би хайрын мэрэг хийнэ. Энэ хүзрээр бол би хайрын мэрэг юусэн уншаагүй байжгаад нэг сайхан ээжтэй зориулж нэг хайрын мэрэг уншсан байгаа. Хувийн уншлага хийсэн байгаа. Тэгэд ерөнхийдөө бол энэ удаагаас би та нарт хувийн уншлаг санал болгох юм уу гэсэн бодолтой байна. Тэгээд би Instagram хаягаа биччихин тэгээд гоё үн мөнийхэн талаар ямар уншлага хийвэл яах вэ гэдгээ бас гоё тодорхой биччихье гэж бодоод байна. Тэгэхгүй бол ингээд зарим хүмүүс чинь нэг юм гоё юм зарлчаал яг үнэн хэдийг мэддэхгүй доор нь хүмүүс үнэн хэдвэ гэж бичингүүт ямар ч комент байхгүй чатаар холбогд PM бичнэ амар ядрагатай санагдаад би тийм юм амар дургу болохоор шууд ингээд үнийг бичээл хувийн уншлага бол тэд байдаг байгаа шүү гэд гоё ингээд цензур тогтоо. Тэгэхгүй нөх мухаа ингээд нэг хүний царай харж нэг үн тогтоох гээд байгаа юм шиг. Яг тийм мөнгөтэй харагдвал нэг жоохон өндөр үн хэлэх гээд байгаа юм шиг нэг сонио. Заавал нэг PM гэж ийс нэг яаж магаад. Тэгтээ миний бодлоор бол яг тийм нөгөө нэг алгоритм дагж байгаа л хальтай. Одоо жишээ нь олон нэг комент доор үнний мэдээлэл амаар байвал комент доор дугаараа үлдээнэ ч юм уу тий. Тэнгүү нөгөө комент бичээд ангууд тэр чинь нөгөө алгоритмаараа цаашаа түгээд айгу олон комент бичвэл тий. Тиймэрхүү байдлаар яадаг гэж магадгүй л юм. Гэж би бол бодлоо. За тэгээд өнөөдөр эхний өдөр өөрөө унаад ирлээ. За эхний групп болохоор Crocus Nourishment гэдэг хүзэр байна. Аль дээр намайг нэг бичлэгэн дээр юу сонголтын картыг ингээд яачаад жоохон удаан юу байна гэд тэгснээсэн яг ингээд би яагаад тэгж хурдан хураагаад автсан бэ гэхлээр YouTube-ийн бичлэгийг зогсоож байгаа л та эдийг харчих юм болов уу гэсэн бодолтой шууд юу хамаад авцсан чи амир инээдтэй шууд ингээд ёстой нэрээ сонгохын завдлаггүй хамаад авчих юм ингээд амир хөөрхөн бичсэн. Ингээ ойсон ч амир хөвгчлээ байсан юм. Хөрх шүү бас. Би өөр нь бол яг сүүлийн үед ингээ за миний эхний оруулсан бичлэгнийх явахгүй байгаа дөө мө гэж бодоол.
Ялангуяа сүүлд оруулсан бичлэгийн хандлт ерөөсөө өсөхгүй стил. За. Тэгээд явж байгаад нэг сая өчигдөр ороод харсан чи амар хүүхэн комментууд хүмүүс бичсэн байхаар энэ жоохон урам аваад. Гэтэ яг би нэг амар үзэлтийн төлөө мөлөө хандлтын төлөө хийгээгүй л дээ. Яг би өөрөө үнэхээр ингээд дотроосоо хиймээр санагдаад байсан болохоор л би өөрнөө хүзрөөрөө өөрийгөө нэг амар үзэх гэхээсээ илүү ингээд хүмүүсийг үзэхээр ингээд амар сайн үзээд идэг гэх юм уу. Өөрийгөө үзэхээр амар халтуурддаг. За би зүгээр хэдэн хүзэр сугалж харцаал. За. Тэг хамгийн гол нь би өөрийгөө мэрэгчлэхээр дандаа нэг зүн совингоо дагмаг гэсэн юмнууд гарч ирээд идэх. За унаад ороод ирсэн шүү. Яа найлын намна. За энийг авчи. За 3 дахь хүзрөөр бол энийг авчи. Buttercup, Amaryllis. За хайрын мэргэм чи ер нь 4 бүлэг сэдв хуваачт юм л үн чинь. Айгу хайрын бол айгу олон төрлийн юутай асуудалтай хүмүүс байгаа илүү дээ. Нөхцөл байдлын хувьд ч гэсэндээ маш өөр хүмүүс байдаг учраас гасаа 4 бүлэг сэдвээр энд хувааж үзье гэж бодлоо. Энэ хүзрнөөсөө бас дараа нь сүүлд нь нэмэлтээр мессеж авна. Энэ хүзрөөр яг хайрын мэрэг уншихад бол айгүй тохиромжтой гой юмнууд гарч ирдэм байлээ. За ингээд 4 сэдв байна. Нэг нь харъя. За энэ дээр ингэж дэлгэцэн дээр дарж жоохон фокус өгд. За нэг юм крокус тэгж уншдаг. Яа камера зөгчөөд байх юм. Amaryllis. Амарлин. Монгол нэр нь Амарлин. Amaryllis. Ийм үзэрвэ. Би та хэдэд бас өмнө нь зөвлөгөө өгч ирсэнчлэн та хүзрөө сонгож чадахгүй байвал яг зүрхнийхээ тэр хавьд нэг мэдрэмжээ сонсоод үзээрэй. Нэг жоохон халуу дүүж гин үү. Биеэр чинь жоохон ингээ арцас хийж гин үү. Гой нэг тогтоод нэг хэдэн секунд амьсгалаад нэг сайхан. Хамгийн гол нь яг юм зүрхнийхээ энэ яг ингээ цээж хэсэгтэй. Гой мэдрэнгүүд жоохон өөр мэдрэгтэй. Надад бол нэг жоохон халуу дүүгээд байгаа юм шиг нэг тийм гоё мэдрэмж. Халуу дүүгээд чам шиг сэрвэр гэж чам шиг нэг гоё нэг тийм мэдрэмж төрдгийн. Ийм бай. Gladolius. За одоо ингээд сонголтоо хийнэ үү. Ингээ жоохон хүлээе. Зарим нөгөө нэг зогсоохгүй үзээд байгаа хүмүүстэй болж яах боломж олгоё. Өнөр энэ дээдлийнх нь эднэр бол нэрээ сонголттой ерөөсөө хамаагүй шүү. Би зүгээр эндээс ингэж чи ингээд айгу дотроо айгу олон утгатай айгу том хүзэр учраас ингэж утгаар нь хувааж би ингэж суглахгүй болдгоо байгаа. Тийм учраас сайхан амьсгалаад ямар мэдрэмж төрж байна. За ихний үзүүлэлт орё. Тийм амар огцом тийм. Нөө амар гоё юм би будаа агшаасан будаа өндөртэй байгаа. Би будаанд амар дуртай. Майнустай будаанд ялангуяа. Майнустай будаан дээр кимчи хийж идэхээр бүр амар гоё идэг юу. За хайрын мэрэг. Crocus. За энэ хүзрийг харахад бол таны одоогийн байдал та ерөн жоохон өөртөө жоохон юм сөрөг хүмүүсийг татаад байгаа мэдрэмжтэй харагдаж байна. Та өөрөө хичнээн нэг тийм гоё ариун бодолтой тий
ийм гин цайлган тийм боловч өөрлөгөө жоохон тийм сөрөг энергитэй хүмүүсийг татаад байгаа. Ямар нэгэн шархаасаа болсон юм уу? Тэгж харагдаж байна. За. Ерөнхийдөө бол асуултуудаа сайхан тодорхой болгоё. Гэхдээ яг би бол айгүй тийм уян хатан байдлаар хий гэж бодож байгаа. Заавал нэг танаа X mix эсвэл утгагүй учрах гэж яхаар зүгээр л эхлээд хүзрнүүд маань юу хэлхийг хүсэж байна. Таны нөхцөл байдалд. Шууд тэрнээсээ ингээд улбаалаад юу хэлээд байна? Ямар хөө юмнууд гарч ирээд байна? Тэрний X-ийн талаар хэлмээр байна уу? Одоогийн нөхцөл байдлыг хэлмээр байна уу? Ирээдүйд гарч ирэх гэж байгаа үнийг хэлмээр байна уу? Юу гэж хэлмээр юм? Би бол хүзрөө их сайн сонсож, хүзрнийхаа дагуу ингэж зөгцөж мэрэг хийвэл илүү ингэж илүү тийм гүнзгий яг тодорхой чухал мэдээллүүдийг маш нарийн гаргаж ирж чадах байх гэж цаанаасаа тэгж бодогдоод тэгмээр санагдаад идэв. Тэгэхгүй нэг ингээл асуулт тавьчихлаар тэр асуултанда баригдаад идэх байхгүй. Чиглүүлэг өгөхөн зөвлөдөө. Гэхдээ яг юм нарийн асуултуудыг бол зарим хүзэр дээр тэр асуултын хариултыг хэлэхгүй, зарим зүйл дээр одоо жишээ нь та ингээд мундаг хүнд үзүүлэлээ гэж бодоход зарим зүйлийг бол хүнд ингээд хэлж болохгүй зүйлс гэж бас байдаг байхгүй юу? Яг нөгөө өөрөө тулж ээж мэдрэх ёстой зүйл гэж байдаг учраас зарим зүйлийг хүнд бол хэлж болохгүй байдаг. Тэнгүүд хэлж болохгүй юм асуучаад нэг холигтой мэдээлэл авахгүй өнгөрчүүл хайрын шүү дээ. Тийм ээ. Оо. Яа Либра 2 буугаад ирлээ. Шууд 2 би бол уг нь бол энийг хүзрээ ингээд зүгээр холж байгаа буцаад тавьчих гэсэн чинь шууд ингээд унж орж ирж байна. Тэгэхээр танд бол 2 сонголт. 2 сонголт байгаа мó. За энийг дараагийн хүзэртэйгээ юу яа? Холбож гаргая. Яг 2 сонголт юм уу? Юу юм? Шууд 2 хүзэр надад ороод ирлээ. Oh. One insertion, one gibbs. Wax insertion, one gibbs. 5, 7, 6, 2. Вау. Энд гэхдээ энэ 2 үзэрийг хардаа. Нийлүүл нэг бүтэн сар болохоор харагдаж байгаа. Сонирхолтой юм. Маш сонирхолтой. Libra Leo LL WW Earth Saturn ямар юм бэ? Бүр айлчлаа. Энэ бол шууд өөрөө сая эргэж гарч ирсэн шүү. Cause and effect. Explore. Яа. За эндээс хүзэр унахгүй бол зогсоолоо шүү. За яг 5 хойлол хүзэр унж ирэхгүй бол эндээс төвч хүзэр авахгүй. Oh, тавдах дээр яг унаад ороод ирдэг шүү. Cultivate strength. Яа. Нэг хэцүү юм хэрэг болох нэ. Яна. Тайлж чадах нь ч одоо. Энд гэхдээ муухай их урт юутай юу яах лэр яачиж байгаа байхгүй. Амар тийм урт. Манай ээж намайг чи ёстой нэр амар илүү дутуу их юм ярих юм. Хүмүүс чинь цаг завгүй байгаа. Тэгээ тэр хүмүүс зориулж айгүй ингээд гол юмаа л ярмаар гэж байгаа байхгүй юу. Гэтэ эн чинь бол ингээд би хүмүүст зориулж хийгээгүй нэгт. Би хүмүүсээс ямарваа нэг ингээд хандлт авахгүй ч тий. Хүмүүст таалагдах гэж юм уу? Эсвэл бол одоо хүмүүсээс ашиг харж юусоо хийгээгүй байхгүй юу. Энэ болохоор миний өөрийн бас ингээд дуртай зүйлээ хийж байгаа. Дээр нь би өөрийнхоороо байгаа нь надад өөртөө тухтай байгаа. Би өөрөө ингээд жаргалтай байгаа. Өөртөө тухтай байж чадваас бусдад ч гэсэн тэр гоё энергийг тэр нэг тухтай байдлыг тэр аз жаргал ингээд
түгээж байгаа байхгүй юу? Одоо жишээ надад бол хаяа ингээд бүр амар хичээсэн ингээд хэд хоолоогоо ингээд хүчлээд хичээсэн юм бичлэг үзэхээр хаяа надад жоохон ингээд хэцүү санагдаад идэг. Гэтэ би бол яалч нөгөө утга агуулгыг бодож үздэг учраас надад нэг хамаагүй байдаг. Тэнгүүт ингээд би яг өөрийнхоороо ингээд ярьж марж байгаа зүйл мүл яг ингээд нэг амар ялгаал тэр нь илүү гоё юм аа гэхгүй л дээ. Гэтэ би бол өөрөө өмнөхөр хийж байгаа тохиолдолд бол би ч бас миний хувьд бас үзэл бодол гэж юм байна. Би өөрийнхөө юм хийж байгаа учраас танд үнэхээр ингээд wasting time үнэхээр цагийг чи үрж байгаа санагдаад байх юм болвол гүйлгэж болно. Эсвэл за өөр хүний бичлэг үзэж болно гэхлээр арай муухай ингээд их зантай юм шиг сонсогдох юм болов. Ямар ч хэл байсан таалагдана гэж найдаж байна. Ау. Explore доош харж ирэх хэрэг яадаг юм болов. За би жоохон анализ хийгээд. Эдгээр чинь жоохон ингээд хооронд энд одоо жишээ нь чинь ингээд хараа. Ийм их номны тайлбартай өгөхгүй юу? Одоо нэг үзэр гэхэд доороо 3 4 хуудас тайлбартай. Тэнгүүт би одоо эдгэрийг ингээд утга агуулгаар нь холбохын тулд би энэ чинь энийг чинь ингээд уншаад аль хэсэг нь яаж ингэж холбогдохоор энэ айгүй олон утгаар бичсэн байдیں۔ Одоо жишээ нь тарот утга нь ямар юм, доош харсан утга нь ямар юм, номерлог нь ямар юм ингээд айгүй гоё яатсан мэддэг. Тэгээ би ингээд жоохон анализ хийх шаардлагатай байна. Тэ намайг ингээд анализ хийж байгаа та хэд бас ингээд энэ хүзрнийхөө энэ яаж ч юм энэ гол дунж ирсэн учраас ингээд би бол ийм байрлалтай уншия гэж бодож байгаа. Тэгээ та хэд маань өөрсдөө бас ингээд энэ хүзрүүдийг жаахан хараад тий юу их хаана яаж ийж байж болно. Охоо. Зогс гэж байгаа мөртлөө яхаараа cultivate restraint гарч ирдэг үлээ. Ямар хачин юм бэ энэ одоо. Энэ яг намайг сориод ин тий. Намайг яг сориод ин энэ бүр. Ойрд чи их бичлэг хийхгүй даруулсан юм аа. Чи ингээд чи удаан бичлэг хийхгүй баймаа гэж юм бол. Намайг чангалаад ин аа. Яасан их шоуд дин чи. Гэтэ ялч та нарт нэг тийм мэдрэмж төрдгөө ингээд нэг жоохон ажил амьдралаа алдаад нэг юм жоохон зорилгоос азаагаад ирэхлээр нэг шоудсан ч гэсэн ингээд цаанаас ингээд нэг юм сэтгэл нэг тийм хоосрол юм шиг ийм дутуу мэдрэмж аваад байгаа юм шиг санагддгүү. Би яг тэгдэж шүү. Гайхалтай. За. Тэгээд ийм юм бол ягаад Сатурн өөрт хоёр доош хараад гараад ирсэн юм. Энэ хүнтэй холбоотой юм уу? Өөртөө би саяхан доош харсан минингээр нь харж л ийсэн юм. Тэгэл мартчихж байгаа байхгүй чи амар олон ингээ хүзэр. Чин яг нэг тарот хүзэр биш шүү дээ. Энд чи оракл хүзэр шүү дээ. Тэгэхээр яах нь маш өөр ахнах нь шүү дээ. 8 chakra. Газар дуулга. Яагаар энэ либрагийн доор
доош харж ирдэг байна. Libra ч уг нь хамгийн газар дуулгатай орд баймаар юм. Сатурн. 300 та. Яа чи намайг яа гэв. Бас доош хараад гараад ирсэн. Йоо. Оо! Сатурн Capricorn-ээс яа байсан. Яа Capricorn-ээс бол бас вэгүй юм болох ч шүү дээ. Оо shit. Яана. За ер нь бол ойлгосон шүү. Хүзэрнүүд бол ойлгосон шүү. За одоо ингээд нэг жоохон холбоод харъя да. Яана ямар сони юм бэ? Вакцин сэрсэн. Монон GPS 2. Эхлэл ба төгсгөлийн 2 утга. Ааха. Юу юм байна л да. Танд ер нь бол нь штэ те. Эхлэлийн нэг харилцаатай хүн байсан байна. Эхлэл. Таны одоо анхны хайр юм уу эсвэл эхлээд удаагүй байгаа хүн чинь тийм одоо энд эхлээд ингээд удаагүй байгаа хүн эсвэл анхны хайр эхлээд нэг харилцаа чи удаагүй нэг тийм хүн байна. Тэр нь болохоор айгүй тийм хөдөлмөрч айгүй тийм амбицлог мөнгө их хөөсөн үнэтэй зүйлд их дуртай. Тэгэд маш зөрүүд бүр хамгийн зөрүүд хүмүүстэй ордог. Гэхдээ их халамжтай бүх зүйлийг өөрөө хийдэг. Ер нь бол нэлийн дайчин. Өөрөө л ер нь би хич гэл урдуур ороод хийчдэг. Тэгээл аливаа юм дээр ингээ тгий гэл одоо ингэдэг гэл явцдаг нэг тийм айгуу тийм давшилттай урагшилдаг тийм хөдөлмөрлөж чаддаг тийм зүгээр сууж чаддгүй гэх юм уу. Нэг тийм хариуцлагыг маш сайн ухамсарладаг, маш хариуцлага өндөртэй. Хөвчлэн жоохон мөнгөтэй байдаг хүмүүс байдаг. Амбицлог нэг тийм хүн байна. Тийм хүнтэй та нэг ингээд энийг харилцаа дүнж эхлүүлээд удаагүй байсан хүн байна. Тэр хүн чинь болохоор Сатурн. Тэр хүн чинь болохоор арай жоохон амьдралынхаа зорилгоос хазаасан. Гол зорилгоос хазаасан арай жоохон ингээд газартуулгагүй. Яг орчин нөхцөлийг сайн яг ойлгоогүй хитрхи ингэж урагшаад давшилттай учраас. Тийм болохоор ингээд тантай бүтээгүй гэж магадгүй л дээ. Юу яа? Та ямар хүн юм? Яагаад ийм хүн гарч ирв? Та ямар хүн юм? За ингээд яг шууд энэ дээр бол орд гарч ирэн. Тэгтээ бол яг зүгээр та нарын яг одоо үзэж байгаа хүний гол зан чанарыг л гаргаж ирж байгаа. Түүнээс яг таны орд гарч ирнэ гэсэн үг биш. Яг орд чинь тааруул тэгэл сайн л үз. Cancer. Oh my god. Нэг лангугтай юм шиг. Oh my god гэж юм. Listen, learn and listen. My face was Filipinos. Тэгж. За. Та өөрөө болохоор маш юм мэдрэмж өндөртэй. Та энэ хүний яг алдааг маш хурдан олоод харсан байна. Ер нь бол та угаасаа хүмүүсийн ингээд юунд болохгүй байгааг маш хурдан анзаардаг. Мэдрэмж өндөртэй. Хаана юу болоод байгаа юм? Ямар алдаа байгаа? Яавал засах юм гэдгийг та бол маш сайн мэддэг, маш ухаантай.
маш халамжтай их сайхан хүн байна, зөөлөн хүн. Гэтэ хамгийн гол нь танд маш өндөр зүүн совин байна. Тэнгүүд та мэдээж энэ хүнтэй ингээл учрангуут нөгөө хүн ингээл өөрийнхөө зүрүүдлээл оостер нэр миний л зүг гэл тэгсэн мөртлөө яг үндэ ингээд ямар ч юм газардуулга байхгүй. Ямар ч тийм одоо бодит байдлыг яг бодит нөхцөл байдлыг яг зөвөр харж чадахгүй. Тэнгүүд та тэрэн дээр нь ингээл үгүй чи болохгүй ингээд юм үгүй би өөрөө мэдчихээн гэд ингээд яваад исэн байна. Тийм учраас энэ ч юм бол бүтээгүй байна. Уг нь бол энэ Косэн эффект гарч ирж байгаа болохоор уг нь бол ингээд эхлээд удаагүй заяа эхлээд удаагүй. Тэгээ Косэн эффект гарч ирж байгаа гэхлээр уг нь бол та бол яг хүссний авч чадхаар хүн байна. Уг нь өөрөө та бол уг нь бол хүссний авч чадхаар үнэхээр манифест энтрийг бол үнэхээр сайн хийж чаддаг. Үнэхээр манифест гэж мэдэхгүй бол та өөрөө юм мэдлгүй манифест хийгээд идэв гэж магадгүй. Таны хүссэн юм чи яаж игэл таны гарт чи ингээд айгүй амархан орчдөг тийм мундаг хүн байна. Тийм учраас гаасаа энэ хүн бол таны бүтлгүй хайр гарч ирсэн юм болов уу? Гэтэ энэ бол нэг амар тийм хортой харилцаа байгаагүй зүгээр л ингээд жоохон юу яасан бэ? Энд гэтээ жоохон өнгөрсөнтэй холбоотой зүйл гарч ирж байна уу? Эсвэл яг одоо жоохон ингээд дөнгөж эхэлж байгаа харилцаа гэж магадгүй. Тэрийг би дахиад хүзрөөс асуун заяа. Энийг бол ийшээ ингээд тавьчих. Энэ бол юу шүү. Та болохоор энэ штэ. Тэнгүүд дараа нь та энэ Леотой энэ эгоны амбицны бүр дээдийн дээд хааны хаа ориглын оригл ертөнцийн төв нараар удирдуулдаг бүр ертөнцийн өөрийгөө бүр ингээд хамгийн дээд гэж боддог, ертөнцийн төв гэж боддог, анхаарлын төв гэж боддог, бүх хүмүүсийн анхаарлыг өөрлөгөө татгаж заримдаа тэр нь бүр амар ядмаг байдаг тхүү ингээд хит анхаарлын төвд байх гэдэг нь ингээд хүмүүст амар ядаргаатай байдаг. За тэр яг би жоохон ардлангийн ордон жоохон дурган ба за яг вэ. За Сатурн доош гарч ирж байгаа нь юу гэсэн үг вэ гэхэлэр энэ бол ингээд дөнгөж цан хэлсэн. Өшөөж ажамуу. Онигайшимас. Тийш. 3 дугаар чакра. 3 дугаарыг хүртний энергийн ажилтгаа байхгүй. Тэгвэл нөгөөний 3 дугаар хүрд чи яг нөгөө үндэс хүрд. Тэгээд юуны наран сүлжээ хүрд. Юу лээ? Үндэс хүрд. 2 дугаар хүрд чинь болохоор улбар шар өнгөтэй нөгөө нэг нөхөн өрчгөн хүрддэг лөө. Тэгээд наран сүлжээ хүрдэхээр энэ бол наран сүлжээ хүрд юм гэж би бол ойлголоо. Тэгэнгүүт энэ болохоор гажичгаар яадаг вэ гэхэлэр үүлийн үрийн харилцаа болчихж байгаа байхгүй юу? Та ингээ өмнө нь ингээд хүмүүсийг гомдоож исэн, тэгээ өмнө нь хүмүүст муухай хандж исэн ч гэдэг юм уу? Одоо ингээд хүмүүсийг шахлуулж исэн, эсвэл хүнд ингээд санаандгүй байдлаар бас хүнийг гомдоосон, уурлуулсан, эсвэл ямар нэгэн хариуцлагаасаа зогтсон ч гэдэг юм уу. Тэгээ за та ингээд таних дээр чинь нөгөө юм канцер гарч ирж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь юуныхан бол канцер мэлхийнийхэн болохоор яг хэтэрхий хүнд амар их сэтгэл гаргацдаг учраас тэр хүнээс ингээд сэтгэл авч чадахгүй шууд ингээд орхиод явчих чаддаг тийм хүмүүс байдаг учраас жоохон ингээд хүмүүсийг гомдоох гээд байдаг талтай нөгөө хүн өөртөө чинь ингээд амар тасаад таны ингээд хайр халамжинд ингээд аюу тасаад нэлийн ингээд сэтгэлээ өгөөд байжангууд тэр хүний танд ингээд үзүүлж байгаа хайр нь ингээд хангалтгүй мэдрэмж төрүүлээл тэгэл тэр тийм шалтгаанаар ингээд салцдаг. Гэтэ тэр хүн ингээд юу хийхээ мэдэхгүй яаж ингээд танд тийм хангалттай мэдрэмж төрүүлэхэж мэдэхгүй тэг ингээд өрөвдөлтэй байдалд ингээд үлдчихдэг учраас жоохон юм үлийн өөрийн зүйл бол болох гээд идэг гэх юм уу. Зарим хүн та нөгөө хэтэрхий сэтгэл гаргадаг учраас тэр хүмүүс бас заримдаа танаас тэр сэтгэлийг байнга ингэж хүсээ тэр сэтгэлийн та ингээд заримдаа гаргахгүй ангууд гомддог ч юм уу тийм байдлаар байдаг учраас энэ дээр болохоор таныг бол ингээд тийм үлийн үрийн харилцаанд орсон юм уу
та хүн гомдоож исэн тэр хэмжээгээр ингээд энэ хүн таныг ингээд өвтгдөг ч юм уу. Арслангийнхан жиг бас жоохон хартай орд байдаг. Энд дээр ингээд wanting GBS гарч ирж байгаа. Тэгэхээр энэ харилцаа бол дуусахар болж байгаа. Дуусах цаг нь болж байгаа. Дуусахар болсон эсвэл X ч юм уу. Энийг бол дахиад би үзэрнээс асууна. Жоохон удаан үргэлжсэн харилцаа байна. Explore доош гарч ирж байна гэдэг бол зогсох хэрэгтэй болсон. Энэ харилцааг ингээд зогсоох хэрэгтэй болсон. Зогсоохоос өөр аргагүй байдалд орсон. Тэгэнгүүт танд бол өөрт ч юм бол үнэхээр хүч чадал бол байна. Та яг юу хүсэн тэрийг чи ертөнц биелүүлэхэд ингээд маш бэлэн байна. Таны энэ гарыг харж байгаа ингээд хүсэж байгаа юм хүслийн юм хүсгээр хүн гараа ингэдэг штэ. Ингэдэг шиг яг тийм. Тэгээд тэрийг тэгж хүсэж байгаа хүсэл чинь ингээд тойрог болоод бийжэнгүүд дээд тэнгэрээс ингээд тэр хүслийг чи ингээд хараад байж байгаа. Таны ингээд дотроо манифест хийсэн хүссэн зүйл чинь бүгд биелэн та угаасаа тэгээд биелүүлэхэр хүч чадалтай учраас зүгээр л таныг ингээд хүлээгээд юмс чи одоо биелэхэд маш ойрхон байна. Яа хэлэх юм одоо яагаад. Зя нэг иймэрхүү ямар ч байсан энэ хүзрүүдийн очрыг ололоо. За тэгээд энэ одоо ямар харилцаа юм бэ? Хин бэ? Хин. Одоо харилцаатай байгаа юм уу? Ийм их хүзэр гарч ирлээ. Чи одоо 4 хүзэр гараад ирэх юм. За тэгвэл энэ хоёр бол угаасаа энэнийх байна. Би хэрвээ ингэж яг юугаараа хэлбэрээ дүрсээрээ яг ижлэн гарч ирвэл би бүр яг ингээд энэ бол энэнийх юм байна гэд ингээд бодоод авъя гэж бодсон байхгүй юу. Тэгсэн чинь энд яг ингээ хоёр бөөрийнхээ энд хоёр дөрвөлжин гэж энэ дунд нь нэг гурвалжин байна. Бодвол энэ гурвалжин таны үзэр хаа. За харъя л та. Харъя. Ямар сони бэ? Энэ хоёр үзэр хоёулаа цаана ингээ гэртээ гарсан байна. Энэ хоёр үзэр бас төстэй байгаа. Ямар сони юм бэ надаа. Нэг 6 лепон таны яг одоо хамт байгаа хүн чинь юм бэ? Энэ дүнгийн харилцаагаа эхлүүлж байгаа энэ хараа энэ худаг байгааз таны үзэр дээр бас энэ гол горих худагын үзэр гарч ирсэн байгаа байхгүй юу? Тэгэнгүүт энд нэг юм sparkle ингээд нэг юм гялалцсан юм байгаа. Энд бас ингээд нэг юм гялалцсан юм гарч ирсэн байгаа. Зэн шүний оддын тэнгэртэй. Тэгэхээр таны одоо харилцаатай байгаа хүн чинь юм байна. Дүнгийн харилцаа чи эхэлж байгаа. Таны манифест ингээд уг нь бол хүссэн үнээ та татах чадвартай. Энэ хүн чинь ч гэсэн яг тийм хүссэндээ хүрэх чадвартай. Тэнгүүд энэ хүн чи яг одоо ингээд харилцаатай байгаа. Энэ одоо яагаад зогсоод байгаа юм бэ? Би одоо энийг ингээд нийлүүлж янзлах гэж бүр амар ингээд уддсан шүү дээ. Хурдан бичлэгээ оруулчмаар авч. Яа. За. Тэм. Тэгэнгүүт энэ нөгөө нэг амар хөдөлмөрч хүн гэдсэн шүү дээ. Хөдөлмөрч өөрийнхөө зүрүүд. Тэгэнгүүт ингээд нөгөө нэг жоохон ингээд бодит байдлаас хазаагаад байгаа гэдэг. Энэ үнтэйгээ та бол одоохондоо ингээд харилцаатай байгаа юм байна. За. Та болохоор тэр хүнд айгүй их зүйл өгж байгаа. Маш их зүйл өгж байгаа. Тэр хүн болохоор
танд ингээд нэг ямар нэгэн зүйл өгж байгаа ч гэсэн тэр өгж байгаа зүйл нь танд жоохон сөрөг нөлөөлөд байгаа юм уу? Таныг ингэж халамжилж байгаа нөмөр таныг ингэж хайрлаж байгаа байдал нь танд жоохон сөргөөр нөлөөлөд байгаа юм шиг байна. Харин та болохоор тэр хүнд маш гоё зүйлийг өгдөг. За энэ нөгөөний энэ харилцаа бол өнгөрсөн харилцаа юм шиг байна. Гэхдээ энэ сүүлд учирсан хүнтэй ч айгүй төстэй харилцаа юм. Тэгээ та энэ өнгөрсөн тэр нөгөө арай жоохон удаан харилцаатай байсан хүнийг жоохон бодоод байгаа мó? Дурсамжиндаа жоохон хорогдоод байгаа юм байна. Бид хоёр нэг иймэрхүү байсан да. Ийм байсан да. Тэгэл өмнө бичижсэн чатаа хардаг ч юм уу? Эсвэл тэр хүн тань руу ингээд юм бичсэн ч юм уу? За энийг жоохон харъя, жоохон бодъё. Захиа гэхээсээ илүү та зүгээр өнгөрснөө ингээд харж байна. Яг ингээд толгой дотроо яг ингээд зураглаад тийм юм болсон. Хиний буруу байв? Яагаад тэр хүнтэй ингээд учирсан юм бол салсан зүв байсан юм болов? Би өнөөрөө тэр хүнд хайртай байсан юм болов? Яасан юм бол гэдэг айгүйх бодож байгаа. Жоохон өмнөх хүндээ хорогдож байгаа учраас энэ хүн ингээд танд өгж байгаа хайр нь таныг ингээд жоохон зовоогоод байгаа юм шиг байна. Таны өмнөх харилцаач юм болохоор айгүй тийм гэршигчин санагддаг байсан юм дулаан. Тэгэд энэ сүүлд учирсан хүн чинь болохоор танд жоох юм онцгой өвөрмөц юм шиг санагдсан. Тэгж бол гарч ирж байна. Та бол өөрөө маш гоё хүн байна. Маш гоё хүн болгонтой тохироод зохицож харьцаж чаддаг. За тэгвэл одоо ингээд цаашдаа та ер нь ингээд шинэ харилцаатай болох юм уу? Үгүй юм уу? Эсвэл бол энэ хоёр харилцааныхаа аль нэгэнтэй буцаад байх юм уу? Эсвэл ганцаараа явбал дээр юм уу гэдгийг харъя. Тэгээ игносыг бол ингээд яа гэдэг авчи. Миний хүзэрнүүд жоохон том байгаад тэгэнгүүт ингээд дэлгэцэн дээр бас жоохон батхгүй байгаад дандилион. Өсөлч одоо арай биелээгүй юм гэж байна. Тэгэхээр танд бол шинэ хүн гарч ирэх юм байна. Sleep таныг ер нь бол амрах хэрэгтэй. Ер нь бол харилцаа таныг их ядрааж байгаа. Ер нь хүнтэй харилцаатай байх нь таныг их ядрааж байгаа учраас та ингээд ямар ч байсан амрах хэрэгтэй. Таны одоогийн чи яг нөхцөл байдалд бол таны яг хүсэж исэн хүн чинь бол биш байна. Танд эрхчлөө хэрэгтэй. Унтаж амрах хэрэгтэй, эрхчлөө хэрэгтэй. Ер нь бол таны ганцаараа байхад ер нь нэх буруутахгүй. Жохон амралт. Энэ дээр бас нөгөө нэг зогс гэдэг үзэр гарч ирсэн шүү дээ. Заавал зогсох хэрэгтэй болсон гэж тэгсэн. Та тэгээ дахиад нэг хүнтэй учирсан боловч яг өмнөх хүнтэйгээ төстэй харилцаа байсан байна. Тэгээ жоохон танд сөргөөр нөлөөлж байгаа юм байна. За. Таны жинхэнэ хайр чинь бол таныг амраад та хоёр яг ингээд ганцаараа байхын эрхчлөөг мэдрээд тэгээд манифест сайн хийгээ. Та угаасаа манифест айгуу сайн хийдэг юм байна. Тэгэнгүүт шууд өөрөө ингээд унаад гараад ирлээ шүү дээ. Энэ ямар сонирхолтой үзэр. Би энэ үзэрг өмнө огт хараагүй байх юм. Лита. Юу яасан юу гинэ? Юугэд байгаа думинэ. Гончгоо минь. Гончгоо минь. Яасан амар утгатай үзэр гарч ирж байна. Хайрцагнаас гар гэж. Бага нөхцөл байдлаас зүгээр зөрөгтэй зүгээр эрсдэл гаргаал яв гэж байна. Эрсдэл гаргахад бол танд ид чид ирнэ гэдэг хүзэр ингээд true loving яг хажууд унж гарч ирлээ. Та жинхэнэ хайртайгаа уулзахын тулд амьдралдаа жоохон эрсдэл гаргаад, жоохон эрхчлөөтэй байгаад
дураараа ингээд дургиж цэнгээд үзтээ. Тэгээд эрсдэл гаргана гэдэг бол өөрөө эцүүдийг бүтээх хувцастай байдаг юм аа гэж байна. За ингээд энэ ингээ хангалттай мэрэг бол чадсан болов яасан бол дахиад нэг хүзэр татчихдаг ч юм билүү. Эндээс татхоо. За хүзэр унах нь харъя. За яг 10-10-ыг холиод би хүзэр унахгүй байвал энэ бол ингээ танд өөх хангалттай мессеж юм байна гэж ойлгоё. 5 6 7 8 9 10. За эндээс бол хүзэр унж ирэхгүй байна. Тэгэхээр за эндээс 3 4 За эндээс гарч ирэх. 4 5 6. За эндээс унс. Good luck гинэ. Яа, тийм үсэ. 5 6 7 8 9 10. За сүүлчийн 2 хүзэр болов танд ийм 2 зөвлөгөөг өгсөн байна. Перегрина. Яа, миний нөгөө нэг YouTube channel-ийн нэр Перегрина шүү. Энд чинь болохоор нөгөө нэг өөрийнхөө ингээ сахиус чиглүүлэгч хүчнүүдийг ингээ дагуулад ганцаараа ингээ өөрийнхөө амьдралыг бүтээх гээд явж байгаа юм ихтэй байхгүй юу. Тэгээд би ингээ тэгэж бэлэгдээд өөртөө тийм нэр өгсөн. Тэгсэн чинь тань дээр бас юм үзэр гарч ирлээ. Би өөрөө бас мэлхий ордохгүй юу. Тэгэхээр ер нь бол надтай их төстэй нэр ихтэй хүн байна. Цаашдаа ингээ ганцаараа та өөрөө чадна штэ. Бүх юм танд байгаа штэ. Энэ хардаа бүх юм танд байна. Танд ингээд хүсэл биелүүлэх хүчнүүд таныг ингээд хараад байж байгаа. Таныг маш юм хүчтэй дээд сахиусан тэнгэрүүд өвгдээд сүд чинь ингээд харж байгаа. ертөнд таны хүслийг сонсож байгаа, мэдж байгаа, биелүүлж байгаа. Маш ойрхон байгаа. Тэр амьдрал руугаа очиход тэгэнгүүт та харин жоохон өөртөө итгээд яваад үзээ. Хүнд битгий найдаа. Хүмүүс таныг ядраагаад байгаа учраас тэгээд танд амжилт хүсье. Good luck. Бүх юм сайхан болно. Энэ ирчээрээ яваал бай гэж байна. За. Тэгээд хангалттай мессеж өгч чадсан баг гэж найдаж байна. Агаал тавьсан явдалд баярлалаа. Мэргийг маа сонсон. Элдв балаа үгийг маа сонсож хүлээлттэй хандсанд баярлалаа. Warning GBS. Filmin. Libra, Leon, Cancer. За дараагийнхаа өдөрлөө орё. Йой, нуруу. Йой. Нуруу. Йой, яага ямар чанга тавьж байгаа. За. Дараагийнх Amaryllis Pride. Бардамза. Та ер нь хүмүүстэй харьцахад танд бардам зан чих саад болдог байж магадгүй л харагдаж байна. Би энэс илүү гоё хүнтэй уулзч чадна. Энэ муу хийн гэдэг байдлаар хүмүүстэй ер нь жоохон хандхаа болоорой. Гинт амир түнс мэрэг гисэн чи амир загинж багнаад байгаа юм яа. Амир шүмжилж эхэлж. Би ингээ хүзэр уганж ирэхээр амар зочиод идэв штэ амар өвчтэй байгаа. Aquarius. Миний хамгийн хайдаг орд. Тэ дахиад хүзэр уганж гарч ирэх нь. За, танд бол ганцхан хүн гарч ирлээ. Та бол
яг л нэг л хүнтэй харилцаатай байгаа юм уу гэж бол харагдаж байна. Би бол яг энэ хүзрийнхээ уян хатан хүзрнийхөө яг юу хэлэх гээд байгааг ингэж сонсож хийдэг байгаа. Заавал нэг танаа X чинь хий. Дараа нь хинтээ уулзах юм. X хүн гэж болно шүү дээ. Эсвэл учрах байгаа хүнийхээ талаар мэдмээр байгаа. X-ийн талаар мэдмээргүй байгаа хүн гэж болно шүү дээ. Эсвэл бол танд хэлж болох зүйл, хэлж болохгүй зүйл гэж бас байна шүү дээ. Зарим хүнд яг нөгөө нэг мэдэх ёсгүй зүйлээ мэдэхгүйгээр ингээд яг өөрөө туршлагаараа өөрөө ингээд амсчээж эклипс өөрөө амсаж байж ойлгох бол зүгээр байдаг зарим хүний үед. Сатурн үлийн үр тарилцаа. Эклипс. За энэ бол нэлийн хол явцсан л харилцаа юм да. Ер нь бол гэрэлтсэн байх магадлал өндөртэй байна. Хоёр үзэрэндээс гараад ирлээ. За гэрэлцэн байх магадлал үнэхээр өндөр байгаа. Гэхдээ би дахиад үнэхээр яг энэ гэрэлсэн юм уу? Эсвэл юм онцгой тохиолдлын хүн юм уу гэдгийг нь харъя. Фомон тэр гэрэлсэн байна. Гэрэлсэн хүн байна шүү. Гэрэлсэн хүн байна шүү. Тарахгүй бол бас өөр группээ үзэрээ. Ямар ч гэсэн энд бол гэрэлцэн хүмүүс байна. Энэ бол үлийн үртэй харилцаа байна. Ямар хэцүү юм бэ? Awareness and protection, natural order. Awareness and protection. За надад жаахан бодох хугацаа өгөөч. Одоохон awareness and protection. Pisces. Загсны ордны үзэр гарч ирсэн байна. Natural order. Өөртөө жоохон үнэнч байж яг өөрийнхөө мэдрэмжинд яг үнэнч байж хэл хязгаараа тогтоож чадахгүй байгаа юм байна. Энэ харилцаанд өөрийнхөө мэдрэмжинд үнэнч байж чадахгүй нөгөө хүндээ ингээд тааруулахаас өөр байд аргагүй байдалд орсон учраас таныг өөрийгөө хамгаалах хэрэгтэй гэж хэлж байна. Та ингээ байгаль ихээсээ өөрөө яг ингээ байглаасаа гоё ингээ заяагдсан тэг нэг мэдрэмж гэж юм байгаа. Тэг танд дургүй зүйл гэж юм байна, дуртай зүйл гэж юм байна. Таныг аз жаргалтай болгодог зүйл гэдэг зүйл чинь болохоор бүр ингээ дотоодос ч гарч ирж байгаа ш. Тэнгүүд та тэрийг ингээ өгөөсгээд өөрийгөө өгөөсгээд тэг хүнд ингээ хэл хязгаараа тавьж чадахгүй. Би энэнд чинь дургүй байна. Надад ингэж хандах юм бол би ингээ чамтай цаашдаа хамт байж чадахгүй ч гэдэг юм уу тий. Чи ингээд надтай хамт байхыг хүсвэл миний энэ зүйлүүдийг ингээд хүлээн зөвшөөрөө. Би ийм зүйлүүдийг бас хүлээн зөвшөөрч чадахгүй ээ. Чи үнэхээр ингээд хамт баймаар байвал энэ энэ дээр ингээд өөрчлөлт хийх хэрэгтэй гэдэг юм уу тий. Өөрийгөө огт хамгаалахгүй байна. Ерөөсөө л нэг тийм атганд орцсон л байгаад байна. Ер нь бол нэлийн үлийн үртэй харилцаа гэж гарч ирж байна. За тэгвэл энэ Aquarius ч угаасаа ингээд доош харж гарч ирэхлээр айгүй тийм нөгөө нэг хүүтэн хүндий тэг ингээд байж байгаа эдгийн даалга болчдөг. Тэг нэг хаяал гинт ингээд тань руу ингээд ойртол айгүй гой дотн юм шиг мэдрэмж төрүүлдэг ч юм уу тий. Гэхдээ ингээд хөвчлэн жоох ингээд хүүтэн хүндий дүү их бэлэг сэлтмэлт өгөөд ах юм бас жоохон ховор бэлэг сэлт өгдөг байсан ч гэсэн танд нэг тийм гоё
ийм баттай мэдрэмж өгдөггүй. Та ингээд энэ хүнтэй удах тусмаа өөрийнхөө ингээд өөртөө итгэлийг алдж байгаа. Тэнгүүт ягаад энэ pride гэдэг үзэр тань дээр гарч ирсэн бэ гэхлээр чаас гэл нөгөө нэг хүн чинь нөгөө өөрөө ингээд бүрэн хайрлагдаагүй мэдрэмж төрөөд ирэхлээрээ тэрийгээ ингээд хүчээр өөр зүйлээс мэдэрхийн тулд жоохон ингээд бардам зантай болоод идэх байхгүй ингээд хүмүүстэй жоохон ингээд муухай харцдаг ч юм уу. Одоо жишээ нь та ингээд тэр хүн танд ингээд айгүй хүүтэн хүндээ хандаад тайр мэдрүүлэх байх юм бол та тэр хүнд эргүүлээд ингээд жоохон өг халамж маламжаа өгөхгүй байгаад байдаг ч юм. Таны ер нь өөрөө чинь та ер нь өөрөө ямар хүн юм? Та өөрөө ямар хүн юм? Ягаад энэ Aquarius-аас тэгж өөрийгөө хамгаалж чадахгүй байна? Gemini. Та өөрөө бас юу юм байна л да. Уг нь та бол айгүй тийм хүмүүстэй харилцах чадвар өндөртэй. Тэгтээ та өөрөө бас жоохон юм хоёрдмал хүн юм байна л да. Хоёрдмал хүн. Тэгээ та бол нэг бол ингээд хүнд амар сайхан хандаад нэг бол бас муухай хандаад. Ер нь бол энэ Aquarius-тэй жоохон ижлэг нэрхтэй юм байна. Тэгтээ танд бол энэ Aquarius болов нь бол хүүтэн хүндий хандж байгаа үлийн үртэй харилцаа гэж харж байна. Та хоёр хоёулаа ер нь бол жоохон токсик хүмүүс байх магадaltaй. Энэ харилцаа та хоёрт ер нь бол жоохон хоёуланд чинь жоохон сөргөөр нөлөөлж байгаа. Та өөрийнхөө ингээд гоё эрэг талуудаа тий сайхан талуудаа гаргаж чадахгүй тэр хүн чинь ч гэсэн танд айгүй муухай талуудаа гаргаад байгаа. Тэр нь бол Aquarius Gemini хоёр айгүй оюунлаг хүмүүс байдаг. Хоёр хоёулаа их оюунлаг хүмүүс ээж магадгүй. За энэ харилцааг яах вэ? Яах вэ бол эндээс харахгүй шүү дээ. Эндээс харах шүү дээ. Эндээс хараа. Энэ харилцааг яах вэ? La rivière. Enraciné. La falaise. Хүүшээ юу гэсэн үг юм бэ? Юу гэсэн хэлвэ энэ ч одоо? La mariage sacré. Montagne. Caverne. За энэ харилцааг бол угаасаа дуусгах шаардлагагүй харилцаа байна. Энэ бол угаасаа уг нь бол их заяаны хань маягийн хүн юм уу. Тэгэхээр уг нь бол их салаад байх шаардлага алга байна. Энэ харилцааны асуудалд бол тоёрт бол үнэхээр элбэг дэлбэг байдал байна. Үнэхээр хайр бол байна. Үнэхээр сайхан харилцаа байна. Гэхдээ та өөрийгөө жоохон алдаад байгаа юм байна. Та өөртөө цаг гаргах хэрэгтэй. Өөрийнхөө замыг хөөх хэрэгтэй. Одоо өөрийнхөө карьерийг хөөдөг юм уу? Дуртай зүйлээ хийдэг юм уу? Тэгээд яа тийм ингээл золиос гаргасан ч болно шүү дээ. Таныг бол ингээд хавцлын ирмэг дээр ингээд гоё. Доош унахаас айхгүй энэ эмэгтэй юусаа ингээ айсан шинжгүй байгаас та юусаа ингээд яг одоо бол танд бол нэг тийм хавцлын ирмэг дээр ирж байгаа юм шиг юм айдтай мэдрэмжтэй байгаад байгаа бол юунаас ч үгүй зүгээр үсээр өөрөө ингээд итэг байгаль дэлхий хорвоо ертөнд таныг хайрладаг гэдэгт итгэх хэрэгтэй. Танд юу ч тохиолдож ийсэн танд юу ч тохиолдож ийсэн та түүнийг даваад гарах чадвартай учраас танд юу н өөртөө итгэх өөрийнхөө замналыг олох их чухал байгаа юм байна.
тэгсний дараа бол та хоёрт гоё юм эрхчлөө мэдрэгдэн та хоёр өөрсдөө ингээд гоё агаар салхинд гардыг юм уу? Эрхчлөөгөө ингээд жоохон идэх хэрэгтэй. Та хоёр энэ жоохон эрхчлөөгөө боогдмол юм харилцаанд байгаа даа гэж магадгүй. Та хоёрыг уг нь бол их олон хүмүүс дэмждэг юм байна. Сахиус тэнгэрүүд бол та хоёрыг бол маш их дэмжиж байна. Маш юм өвөрмөц харилцаа байна. Маш юм онцгой тохиолдлын харилцаа байна та хоёрын харилцаа. Баяр үргээ ямар гоё эргэлт хийж байна. Би бүр яана энэ ч одоо гэрэлцэн хүмүүсийнхаа би одоо яана гэдээсэн чинь innocent passions гимзэмгүүнийх гоё юм анхны хариуд анх ингээд дөнгөж хүн ингээд үрхэд эхэлж байгаа айгүй гоё юм гимгүү хараар харилдэн штэ нэг ингээд муухай юмнууд нь огт харагдахгүй ингээд бүх юм нь сайхан харагдал. Тийм байдал хоёрт байхгүй байна. Хоёрт хүсэл тэмүүлэл, хүсэл тачаал гоё юм. Оргилсын гоё ингээд би бинийг хүсэх мэдрэмж тийм гоё. Юу алга байна. Cinderella ч юу лээ. Ой. Nobility, Cinderella. Жаахан хүлээгээрэй. Тийм анхны гоё юм фрэш мэдрэмж байхгүй байна. Nobility. Magnolia. Тийм би биэндээ гоё юм илдэг хандаж чадахгүй байна. Тэ? Тэгээд энэ бол дээшээ харж гарч иж чинь гэхээр та хоёрт ингэж гоё юм цэвэрлэгээ хэрэгтэй байгаа юм байна. Жаахан харилцаандаа салхи оруул, харилцаандаа жоохон зай өг. Та жоохон өөрийгөө бодох хэрэгтэй. Та өөрийгөө бодлоо гэдэг энэ харилцаа чи яваад өгчихгүй шүү дээ. Тийм учраас сангаасаа энэ харилцаа гоё болох нэ. Тэгээд үнэхээр ингээд эндээс ингээд би бол энийг бол үнэхээр хангалттай мэрэг боллоо гэж бодож байна. Үнэхээр хангалттай мэдээлэл өглөө маш ойлгомжтой байлаа. Тэгээд танд үнэхээр их ахаад асуух юм гарваасангаасаа комент бичиж асууж болно. Тэгээд комент бичиж намайг дэмжиж байгаа хүмүүстээ баярлалаа. Тэгээд хувийн уншлага хэлчлээ. Хувийн уншлага хэлэхээр бол би яг үнэхээр миний ингээд хэрлж ярьж байгаа зүйлүүд тантай үнэхээр таарад байвал хувийн уншлага бас авч болно. Би яг өөрийгөө одоохондоо жоохон бэлэн биш байгаа гэж бодсон ч гэсэндээ хүмүүс бас надаас хувийн уншлага айгүйх асуусан болохоор ер нь хийждэг юм лөө гэж бодоод би саяхан бас ээжигээ мэргэлсэн чинь яг л амар яг нөхцөл байдал дээр нь яг гоё таарч гарч ирж исэн. Тэгээд за яг гээд хийж байгаа. Тэгээд яагаад ер нь бол юм хувийн уншлага үнэтэй төлбөртэй байх ёстой вэ гэхлээр ингээд би бас амар гайхаад идэв гэсэхгүй. Үнэхээр ингээд яг хүнийг мэрэглэн гэдэг бол тэр хүний сайн сайхны төлөө юм бол яагаад үнэхээр тийм хүмүүсийн төлөө юм хийж байгаа бол яагаад ингэ мөнгө авч байгаа юм чинь тэгэл ашигын төлөө л гэсэн үг үстэй гэж бодоод идэв гэсэн чи яалтч хүн нөгөө нэг энергийн хуулийн дагуу би одоо танд мэрэг хийж өглөө гэж бодоход би бас өөрийнхөө энергиэс танд ингэ хуваалцж идэм байх л та. Тийм болохоор та надад ингэ зөрүүлээд юу ч өгч чадахгүй учраас ядчил ингэ мөнгө өгснөөрөө энэ ингэ энергийн тэнцвэрч чийд юм байна. Buttercup. За. Та бол их хөөрхөн хүүхэд шиг ийм цаваа сэргэлэн бүх зүйлүүдийг ингээд гоё амталж үзсэн. Амьдралын одоо тийм жижиг зүйлүүдээс их мэдрэмж аз жаргал их мэдэрч чаддаг ийм амьдралын бараан үеүүдэд ч гэсэндээ та ингээд гэрэлтэж чаддаг тийм хүн байна.
Ёо өсөд байгаа. Тэгээ будаа агцсан да. Тэгээ будааг нөлж чад. Будаа агшаад 25 минут болсон юм уу? Яа энэ бүр түүхэнд хамгийн удаан юу болох гэдэг нөгөө юу би бүр яг 4 групп хуваацсан ч мөр арай өвчтэй. Яа. Гэтэ би өөрөө бас ингээд мэргийн бичлэг сонсож байгаа хүмүүс ингээд амар хурдан ингээд яриад дуусчихлаа амар сонир санагдаад арай жоохон урт хийчих болоогүй багтаа. Тэгээд дүүсэн чи өөрөө хийсэн ч юм бас юм чи нуруу муруу чилээ. Тэгээ би бол өглөөний цагаар бол амар сайн удаан хийм л дээ. Одоо би ялцчих жоохон ингээд орой болоод 6 өнгөрөөд эхэлсэн чинь нүр амар өлсөөл бах юм. Pisces. Их урдлаглаг хүмүүс доош харахаар яадаг юм бол доо. Өдөрт би нэр шууд сугалж болохгүй шүү дээ. Хөзрийнхөө нэрийг би игээд хэдий гаргах нь яах нь вэ гэж харж байгаа шүү дээ. Аманда хатураа явчихъя. Лё. Окей. 2 хүн гарч ирлээ. Би ингээ хүзэр уунж гарч ирэхлээр цочоод байдیں۔ Амар мэдээлэл мод. Юпитер энэтэй холбоотой юм шиг байна. Жоо ийшээ хандаж унлаа л да сая. Юпитер. The sun. The sun тэр гарч ирж байна. Pisces бол таны сан байна. За, Leo ч бол бүтэхгүй мэн үү? Тэгж. За, цаг хугацааг нь харъя. Цаг хугацааны хувьд. За, тэгээд намайг ингээд шүүмжилж байгаа хүмүүс байхгүй л дээ. Гэхдээ ер нь жоох ингээд шал дэмий юм бодож байгаа. Зүгээр л намайг хүмүүс магтаж байгаа зүгээр л сайхан баярлал яваач тээ. Заавал нэг шүүмжлийн талаар ярих гэдэг. Ямар хэрэг байна? Вакцин сэрсэн. Нэмэн. Шинэ харилцаа. Энэ бол X вэ? X ч юм бол угаасаа no. Шинэ харилцаа ч юм бол yes. Okay. Oh my god. Юу бүр нэсэд болчихлоо. Celestial guidance. Энэ бол таны ингээд үнэхээр уучралт мөн байна. Ясын сайтлын шалгаад хэрэггүй. Таны уучралт мөн байна. Мөн биш. Лео дээр нь зөвлөгөө өгөөч. Леон хийм бэ? Please. Унаа дараад ирээч. Өсөөд байх юм. Хурдан унаа дараад ирчихэж байгаа. Yes. Soul solitude. Oh my god. Энэ чигсэн бас уучралт ч мөн л байсан юм байна. Та ер нь өөрөө яасан олон уучралттай хүн бэ? Галзуураад байгаа. Та ер нь өөрөө ямар хүн юм? Их олон уучралттай хүн байх юм яриа мэлхий юм биш байгаа. Та өөрөө хийм бэ? Гараад ир ямар гарах дургүй байна өөрөө гаргачих л да. Taurus. Өхөр юм BBC DVD.
Өхөрийн бол угаасаа Леотой яаж таардаг угаасаа. Хоёлаа ингээл арсалтаал өнгөрнө шүү. Та ч өөрөө угаасаа амар зөрүүтэн байгаа хгүй. Тэнгүүд Лео бол үнэхээр залах дурггүй. Тэнгүүд та хоёр үгүй. Миний харал болно юм. Лео. Би чиний үгэнд орж чадахгүй гэл. Тэгж явж байгаа Юпитер бол улсангасаа Юпитер 271. Хүмүүс намайг шүмжлэх байх чи ээж амир хүмүүс амир завгүй байгаа чи ингээд юу яа. Жоо сул үгээ багсаг гэж. Юу нэ ээж танхнаас шал хэмээ шанилынхаа нэр өгсөн шүү дээ. Одоо юу юм бити үзгэж хэлнэ. Тийм амир. Тийш тийм. Energies are blocked. 7th chakra. Oh my god. Тэгнэ тэр. Угаасаа Леогийнхэн Жупитер дээдэг байхгүй. Леогийнхэн угаасаа тэгдэм жоохон сүнслэг юмнаас ингээд одоо тэр зүүн совин тиймэрхүү юм сүнслэг талын юмнуудад жоохон итгэдэггүйгээсээ болоод тэр нь жоохон ингээд тэнцвэргүй болоод идэг юм аа. Тэрнээсээ болоод ингээд хитрхи хит ингээд нэг баригдмал сэтгэхүйтэй байгаа хитрхи ирээдүйдээ амьдэрдэг учраас тийм дээд хүчнүүдтэй холбогдож чадахгүй амьдралын тэр нэг гоё далд зүйлүүдийг ойлгож чадахгүй ойлгохыг хүсэхгүй яг л юм бодит ертөнц дээр эргээд идэг гэсэн үг. Тэгэхээр энэ харилцаа бол нэг удаан үргэлжлэегүй харилцаа байна. Гэтэ яг ингээд та хоёр бол уулзрах ёстой байсан уу гэвэл уулзрах ёстой байсан хүмүүс байна. Тэгээ та өөрөө бол тавар ус гэхээр угаасаа та хоёрын ингээд бах бодийн хувьд бол угаасаа жоохон тохиромжгүй байсан юм байна. Pisces. Миний амьдрал ерөөсөө би амьдралдаа хизээч загсын ордны хүнтэй баг тэгж дотн байж танилцж үзээгүй за. Гэтэ яг нэлийн юм гоё урлаглаг зөөлөн сайхан хүмүүс байдаг л гэдэг юм. Одоо мэдгүй хараад өгё. Би бүрийн Pisces-ийг хамгийн амарын бүр ингээд номон дээр ингээд орчуулад ингээд үгнүүдийн бичиж тавцсан. What are you? Загсныхан ачаараа бол бас л ер нь төстэй юм байна л да. Леотой. Өгж байгаа хэмжээгээр ингээ хүмүүсээс бас авдаг байх хэрэгтэй. Гэтэ энэ хүн бол ингээд хитрхи их өгчдөг төрлийн хүн байна л да. Тэгээд дээр нь ингээд яг нэг ингээд таны өөрийн чинь яг энэ хүний хувьд бол энэ хүний хувьд ингээд бодож байгаа зүйлээс чи өөр бас ингээд төрлийн зүйлүүд байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ганцхан үнэн гэж байхгүй. Үнэн бас өөр өнцгөр харж болно. Үнэн гэдэг юм чи өөрөө бас нэг хэвэн биш ээ. Тийм учраас ингээд хитрхи ингээд төсөөлөл тэр зүүд мүүд гоё юм юунда автаад ингээд бодит байдал дээр тэрийг ингээд буулгаж чадахгүй бодит байдлаас хит ингээд хазаах гад байдаг. Тэгээ дээрэс нь яг нэг л харж байгаа юм хараад байдаг. Тэгээ бусдад өгж байгаа шигээ бусдаас бас авах гад байдаггүй тийм төрлийн хүмүүс. Тэнгүүд тантай бол айгүй гоё зөгцдөг юм байна. Та хоёр бол үнэхээр гайхалтай гоё зөгцөж байгаа. Дөнгөж шинэ харилцаа байна. Шинэхэн хайр байна. Тэгээд та хоёрыг бол сахиусан тэнгэрүүд чинь ивэж байна. Гайхалтай. Эндээс дөрөв би юу авсан шүү дээ. Авсан шүү дээ.
this mashi. За энэ үзэрнээс одоо миний хэлсэн үний юм уу? Би зөв ойлгож байна уу? Энэ харилцааг. Хүрхий. Буруу ойлгосон миний зарж ирэх. За тийм бол надаа тайлбарлаж өгөөч ээ. Би уг нь бол энийг тэгжил тайлгаас өөр яаж тайлах юм. Жохон төөрөгдөлд орсон байна гэдэг ямар сайн. Дахиад тэгвэл тайлбарлаад өгөөч. Юун дээр төрсөн бол юу буруу тайлв. Тэгээ хүчрэнтэй жоохон дийлгэж байгаад. Юу буруу тайлв. Тийшээ унаач. Дээр нь авч байгаа. За энэ дээр энэ бол бүр яг тийм нөгөө нэг яг буруу тайлбарсан гэхээс илүү дутуу тайлбарлсан гэж байна. Тэнгүүд энэ дээр болохоор энэ нөгөө нэг хоёрыг сахиусууд айгуу сайн ивэж байгаа гэдгсэн чинь яг үндэ бол яг одоо яг ивээгээгүй байгаа. Ер нь бол ингээд одоо нөгөө нэг тэр ивэлт нь орохын тулд гол нь өөрийнх нь тэр онцгой чадварыг ингэж нээх тэ. Тэр өөрийнх нь дотоодтой их илүү ингээд ажиллаж ш. Та хоёр ингээд өөрсдөө яг ингээд яасах юм бэ одоо. Дахиад жоохон авъя да энэ ямар сони утгагүй болоод. Дахиад жоохон тайлбарлаад өгөөч ээ. Энэ хоёр маань би биш энэ хоёр маань жоохон төвлөлтөд байгаа юм болов эсвэл тэрийг тайлбарлаад өгөөч ээ. Зорилгоо жоохон зориггүй л байгаад байгаа юм байна л да. Энэ нөгөө нэг загсан энерги доош харж гарч ирэхээр яалтчгүй нэг жоохон зориггүй байгаад хитрхи ингээд мөрөөдөлтөй автаад хийсвэртэй автаад ингээд жоохон хүчиг байгаа л те. Та өөрөө тавраас энержи болохоор уг нь бол ингээд та их хариуцлагатай мундаг хүн боловч бас юм давхар бас юм хөргөн жоохон хүчиг тийм юм байгаа байхгүй юу? Тэгэнгүүт та хоёр яг юм нөгөө нэг сүнснийхээ замнал руу яг ороогүй яг ингээ гол бодит зорилгоо олоогүй амьдралынхаа гол бодит зорилгыг олоогүй энэ хараа гард ирсэн байхгүй юу? Тэгэхээр ингээд яг байх ёстой газараа яг олоогүй. Та хоёр уг нь бол маш онцгой хүмүүс байгаа байхгүй юу? Энэ яг хоёр шиг ингээд гараад ирсэн. Та хоёр бол үнэхээр онцгой очролт хүмүүс. Нараа хоёр үзээрээс хоёлаа ээжлэн гараад ирсэн байгаа. Тэнгүүд та хоёрт болохоор бүр ингээд авьяасаа их ундраг хүмүүс байгаа байхгүй юу? Тэнгүүд яг зорилгоосоо жоохон төөрөөд байна. Зорилгоосоо жоохон хазаагаад байна. Зорилгоо олооч хээ. Өөр асуудал алгаа та хоёрт. За нэмэлт жоохон юу яа? Юу гэвэл зөвлөмж жоохон батьяа. Тийм ээ, true love. Та хоёр бол үнэхээр таны хайр чи мөн бэ шүү. Sleep жоохон амраарай. Тайван байж болно. Амар маглан байж болно. Таны жинхэнэ хайр чинь юм Pisces мөн байна. Pisces энергитэй хүн чи мөн бэ шүү. За сүүлийн үзэр татаа энэ ихтэй ингээд нэг амар их үзэр шаардлагагүй юм шиг санагдаад байна надад. Wish was we grant тэр хүслээ ерөөсөө биелэл болгож яг ингэж зориг болгоо зорилт тавиа тэрнийхээ төлөө ингээд хөдлөөд ингэхгүй жоохон ингээ хөвөөл яваад байна. Та нэг жоохон гоё үхрийнхаа ингээд юу нөгөө хүндээ жоохон мэдрүүлээд нөгөө хүнийгээ жоохон чиглүүлээд гоё хамтдаа ингээд зорилгоо олоод ингээд явбал болох юм байна.
тийм амар харилцааны олон амар асуудлууд бол болгоно гэж гарч ирлээ. Баяр хүргэе, баярлаа, баяртай. Тийм. Би чи нэр түрүүний групп дээр хэллүү яла. Ямар ч гэсэн би хувийн уншлага хийж эхлэхээр шийдсэн шүү. Хүмүүс асуугаад байсан болохоор нэрээ би хийчихвэл яадгийн гэж бодоод саяхан бас ингэж ээжийг үзсэн чинь бүр яг гараад ирдیں۔ Би өмнө нь дандаа өөрийгөө л энэ үзрээр үздэг байсан болохоор хүмүүст яг ингэж гоё таарах хэсгийг сайн мэдэхгүйсэн байхгүй юу? Тэгээд яг сайхан ээжийг үзсэн чинь бүр яг миний бодож исэн, яг миний зөвлөгөө өгч исэн тийм зүйлүүд яг хүзэл дээр гараад ирсэн учраас жоох өөртөө ихтэй болсон байт юм аа. Тэгээд та хэд маань гоё хувийн уншлага За хүч чадал за дараагийнхаа групп руу оръё. За дөрв бол ингээ хүч чадал байдаг юм аа. Та бол өөрөө маш хүчтэй хүн байна. Хүч чадлын их ундраг болсон хүн байна. Тань дээр одоо хэдэн хүн гарч ирэх нү? Ямар хүн гарч ирэх нү? Яах нү? Хайрын тал дээр хэдэн хүнтэй бэ? Тэгчих бодлоо. Аль хүн одоо танд яг ингэж чухал өгөх ёстой мессеж нь юу? Ямар хүн гарч ирэх вэ? Харьяа. Нороо. Сэр. Скорпио. Таш харж хэлээ. Скорпио. Дахин хүн гарч ирэх юм уу? Заавнаад гарч ирсэн шүү. Aquarius. За ийм нэг хоёр хүн байна да. Нэг нь болохоор их юм оюунлаг. Энэ Aquarius нь болохоор их юм оюунлаг. Ийм бүх зүйлийг өөр дээр ингэж үүрсэн, бүх зүйлийг өөрөө ингэж шийдэх гэж хичээдэг. Энэ Scorpio болохоор жоохон toxic, жоохон хартай юм уу? Би өгөн Scorpio мэдэн дээ. Дахиад өөр юм байгаад би өгнө хэлэх гэхээр жоохон орж ирэхгүй байх юм. Scorpio. Oh my god. Жохон юм атаархуу тэгээ нэг юм жохон удирдах гэдэг төрлийн demanding тийштэй. Demanding. Нэг жоох юм контролтой ингээд таны нэг жоох өөрийнхөө байлгахыг контролтой оруулах гэдэг. Тэгээд бас жоох юм атаархуу хартай ийм хоёр хүн байна. Тийм. Жоох сэтгэл зүйн асуудалтай. Уранус чи үгүй. See you flying up on the floor, I know. See me looking at you when it's
чинь юу гарч ирсэн болоо. Aquarius. Aquarius юм бол аргагүй шүү дээ. Aquarius-ийн чинь нөгөө нэг жоохон оюунлаг өөрсдөө амар тийм бусдаас өөр сэтгэдэг гэдгийг мэддэг учраас жоохон ингээд хайрцаглагдах гэдэг тал байдیں۔ Тэнгүүд энэ нь Уранусын доош харж ирэхлээр нэг жоохон юу оюун бодолтой салхи орвол One give us гараад ирэх юм. Савгын Уранус руу унж орж ирсэн дээ. Тэгэхээр яа шил юм бодоод байгаа. За энэ юу бол XG юм нөө. Aquarius бол XG юм байна. Жохон нэг тийм баригдмал үзэл бодолтой. Тэгээд юм нэлийн оюунлаг тийм хүн. Тэгээд жохон юм хүүтэн хүндий талтай. Гэтэ тантай ингээд бас гоё найзуучиг байж чаддаг тийм хөвчлөлтэй тийм хүн. Бас амбицлог тийм хүн байна. Тэгээд яг өөрөө бүх зүйлийг ингээд шийдэх гэж оролддог. OMG. Та өөрөө хин гэдэг чинь мэдчихвэл би бүр яг Taurus. Шээ. Энэ одоо миний энэ мэргийн уншлах дээр баахан Taurus ороод ирсэн юм. Taurus-ийн нэрхтэй. Ер нь одоо хүмүүс бүгдээр амар хөдөлмөрч нэрхтэй юм шүү. Тийм урагшилсан, давшилсан. Амар тийм хөдөлмөрч бие даасан, тий? Амбицлог тийм болчиход байгаа юм шүү. За танд бол Scorpio болвол ийм сэтгэл зүйн хувьд бол аюу асуудалтай учраас та өөрөө жоох ийм сэтгэл зүйн хувьд ингээд сэтгэл зүйн асуудлууд яриад идэг тийм хүнийг бол жоох ойлгохгүй байх талтай. Та тэрнээс бол та баг ингээд сэтгэл би ингээд нэг тийм эмороод би ингээд ганцаардаад би тэр хүний ингээд бичиг хүлээд ч гэдэг юм уу. Тиймэрхүү юм гэхээс илүү та шууд тийм юм бодохгүй шүү. За ажиллаа хий. Та тийм сэтгэл зүйн асуудлууд гарч ирэх юм бол та зүгээр ингээл өөрийгөө завгүй ойлгоод явцдаг тийм төрлийн хүн баггүй. Тэнгүүд энэ Scorpio болохоор ингээд жоохон таныг өдөртөх гэдэг гэж магадгүй. Та өөрөө ингээд амар тийм бие даасан хүн болохоор угаасаа өдөртүүлэхгүй та угаасаа өөрөө жоохон зөрүүд хүн байна. Тэнгүүд танд нэгт бол энэ хүн чинь таныг өдөртөх гэж оролддог. Тэгээ жоохон хартай төрлийн та өөрөө өмнөж тэгээд айгуу тийм өөрийнхөө рүү хүн байдал таныг жоохон хардах гад контролдох гад тэгээ жоохон сэтгэл зүйн хувьд ингээд юм тэгэн догон байгаа байдал нь тань таалагдахгүй байгаа. Тэгээд хоёр бол одоо ерөнхийдөө бол харилцаатай байгаа юм байна шүү. Тэгээд хувь тавилангийн үзэр доошоо гарч ирсэн учраас та энэ хүнээс ер нь бол энэ хүн бол таны учрал биш байна. За энэ хүн болохоор таны бол X гарч ирж байгаа гэж бол би харж байна. Aquarius яа би нэг оюунлаг хүн гэж хэлчихсэн шүү дээ. Тэгэнгүүт энэ хүн бол жоохон оюун бодолтой салхи оруулах хэрэгтэй. Өөрийнхөө бодож байгаагаас арай өөрөөр ингээд юмсыг харж эхлэх хэрэгтэй. One give us гэхлээр той бас жоохон удаан харилцаатай байсан юм байна. Тэгээ та энэ хүнтэй уулзсанараа бол өөрийнхөө ингээд хүч чадлыг олж авсан. Өөрийнхөө юу хүсэж байгааг олж авсан. Тэгээд таны ингээд хүсэл биелэх одоо тэр амбиц те тэр амбицаа олох карьерээ хөөх тэр юугаа замаа ингээд олж авсан. Тэр хүч чадлыг олж авсан гэж гарч ирж байна. За. Тэгвэл танд одоо ингээд шинэ хүн гарч ирэх юм уу? Шинэ хүн гарч ирэх юм уу? Шинэ хүн гарч ирэх үү? Natural order. За та одоохондоо бол өөрөө бэлэн биш байгаа гэж гарч ирж байна. Жаахан бэлэн биш байгаа энерги. Таны нүдрүүдийг ишээ тавьчаа. Элен. Та бол одоо яг нөгөө нэг юу хайр мантай. Өөрийнхөө замыг хараад
өөрийнхөө карьерийг хараад өөрийнхөө энэ онцгой чадварыг нээгээд юу хайр малтай. Тэн дээр хүзэрнүүд бүр унаад идэх шүү. Гэрэл гэгээр олж харж амжаагүй. Гэрэл гээгээрүү жоохон юм сониуч зам танд хэрэгтэй юм шиг байна. Жоохон сониуч бай. Эд шидэнд жоохон итгэх хэрэгтэй. Жоохон сониуч бай. Хитрхи ингээд ажил гээд яваад ах хэрэггүй. Байгальтай жоохон холбогд. Гадаа гой наранд бай. Жоохон ингээд эд шидэнд итгэх. Шээ тань дээр бүр хүзэрнүүд бүр ямар амар унж байна. Та бол гэхдээ яг ингээд өөрийнхөө юм нэг юм сэтгэл зүйн асуудлуудтай болвол одоо айгүй нүүр тулж байгаа юм байна. Ингээ болцсон уу юм баг амж ирэхээ байчлаа шүү. Ингээ болцсон юм шүү. Энэ нэг юу байгаа штэ. Энэ Скорпиоч нь бол таныг бол жоохон ингээд стресстүүлээд байгаа гэж магадгүй юм байна. Сэтгэл зүйн жоохон нэг асуудалтай байгаа хүн гэсэн штэ. Таныг бол жоохон ингээд өдөртөх гээд байгаа. Энэ хүнээс ингээд авсан та сэтгэл зүйн асуудлуудтайгаа одоо яг ингээд нүүр тулцсан байгаа. Танд бол одоо жоохон ингээд гэрэл гээгээ хэрэгтэй юм. Жоохон гэрэл гээгээ хэрэгтэй. Их гоо ингээд амьдралд гоё ичээ төхөн гэдэгт итгээл те. Тэгээд сонголт хийх хэрэгтэй. Өөрийнхөө замыг гэрэлтүүлэх хэрэгтэй. Танд бол одоо яг сэрэлтийн тийм үе тохиогоод байгаа юм байна. Immune support. Та бол угаасаа хүртэх хэрэгтэй. Одоо яг ингээд сайхан зүйлсийг хүртэх хэрэгтэй гэдгийг ингээд мэдж байгаа юу? Та байнга л ингээл ганцаараа ингээл зүтгээл үргэлжил ингээл хөдөлмөрлөөл тэхээсээ илүү жоохон ингээд би аз жаргалтай байх хэрэгтэй гэдэг нэг жоохон ингээд ид шидэнд итгээд гоё гинэн цайлган байгаад эерэг байгаад тий. Тэгээ жоохон энергийн жоохон цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Амьдралаас бас юм токсик хүмүүсийг холдуул цэвэрлэл амбиц хит их амбица хөөгө хит их карьер хөөгөд хэрэггүй. Тэгээд хитрхи их карьер хөөхлөөр бас жоохон ингээд тэнцвэр алдаг та дараа нь ингээд алдсан зүйлүүд их байдаг учраас shape shifting юу гэсэн юм болоо? Shape shifting foxglove F певши F яа. Юмсын ингээ сайн юмс одоо ингээ сайн талч байдаг, муу талч байдаг гэдгийг ингээд санаарай. Immune support. Одоо бол таны яг ингээд жоохон хүч чадал чинь угаасаа ингээд хангалттай ингээд сэрэгцээ та ингээд хийх юм ингээд хангалттай хийцээ. Одоо нэг жоохон ингээд энгийн зүйлүүдийг ингээд мэдрээд тий амраад жоохон ингээд бясалгаад өөрийнхөө гоё энергийг ингээд цэвэрлээд би ингээд энэ амралтыг хүртэх хэрэгтэй гэд нэг сайхан ингээд яагаад амьдралаасаа ингээд янз бүр юм мохоо юм цэвэрлээд хитрхи их амбиц хөөгöd хэрэггүй. Золиос хэрэгтэй. Золиос идэх үзэр хаад ирдэг шүү. Амар юм би.
За ер нь бол таныг бол шууд энэ залуугаасаа бараг шууд салсан дээр бах та. Шууд золиос гаргасан дээр байна гэж юм. Ганцаараа байх замыг сонгоод гол нь ингээд таны энэ золиос ч юм болохоор таны энэ оюун бодолд чи явагдах золиос байгаа байхгүй юу? Тэгээд хитрхи эргэтэлэг энерги ингээд авч яваад хитрхи урагшаа давшсан биш. Тэр байдлыгаа тэр өдийг хүртэл ингээд хийж ирсэн тэр дадал тэр өдийг хүртэл олж авсан арга барилаа ингээд золиослоод хойшоо суугаад ингээд жоохон амраад тайвшрах тийм юу руу орооч. Тэгвэл та ингээд сайхан хүнтэй уулзрах болноо. Cinderella. Яг ингээд хүүхэд анх удаага ингээд нэг юм цас масанд хүрэхлээр нэг гоо ингээд сониучлал тэгтэн штэ ингээд бүх юм өрдөн шин санагдал та нэг амьдрал жоохон тэгэж ингээд хандаад яг нөгөө нэг чидэнд итгэж гэж тэгж байгаа штэ. Яг тэрнээсээ та нэг жоохон өгчөг байгаад ингээд амьдралын ам чимтийг мэдрээд явбал болох юм байна гэсэн мессеж гарч ирлээ. Ер нь бол их ойлгомжтой байсан баг гэж бодож байна. 2 хүн гарч ирлээ. Хоёулаа биш байсан байна. Танд одоо юун хүн мантай өөрөө амар хүмүүс бол таныг ядраах юм биш үү? Дэмий хүн бол дэмий л байдаг. Хэд их хөдөлмөрлүүд ер нь бол мөнгө гэдэг бол хөдөлмөр биш гэж байгаа шүү дээ. Аз жаргал гэдэг бол хөдөлмөр биш ээ. Аз жаргал гэдэг бол тэнцвэртэй байдал юм аа. I see you riding. За тэгээд өнөөдрийн мэргийг өндөрлөё. Үзсэн хүмүүстээ сайхан баярлалаа. Би гоё хавийн онцлогны талаар сайхан мэдээлэл өгөө тавьчихъя. За тэгээд баярлалаа. Баяртай.